За сайн мэцэн хүмүүдэд цахим спорт сонирхож хүүхэд залуучуудаа та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За харж байгаа арай нэг өөр газраас өнөөдрийн фриз тайм дугаарыг хийж байна. За фриз тайм дугаар хийгээгүй бараг 2-7 хоног байна. За ерөнхийдөө өмнөх 7 хоногт бол сэдвүүдээ илүү цуглуулж агаад хийгсэн бодолтой байсан. За тэгээд энэ 7 хоногийн 5 дахь өдөр хийх ёстой байсан гэсэн мэдээж 2 өдрөөр хоцорч байна. За тэгээд ихэнх нь бас одоо Монгол улсын хувьд эрүүл мэндийн салбарт ер нь ямар шүү нөхцөл байдалд орсон байгааг мэдээж мэдж байгаа. Коронавирустэй холбогдолтойгоор хотын хөдөлгөөнийг за тэгээд одоо орон нутаг болон хот руу орж байгаа замын хөдөлгөөнүүдийг хязгаарсан байгаа. За тэгээд та нар бас мэдсэн байх. Би бас тэрнийх нэг хүн болчоод байна. Ерөнхийдөө хотоос гадуур амьдардаг. Манай лагер байдаг. Тэгээд хот руу орж чадахгүй бас хит хончлоо. Тэгээд ямар ч байсан фриз тайм дугаараа тасалдуулахгүй тулд өнөөдөр ямар ч байсан арай өөр газраас эндээс хийж байна. Тэгээд дууны чанар болон дүрсний чанар арай ондоо болж байгааг та бүхнээсээ бас анхааруулмаар байна. За тэгээд бас хүлцэл өчьё. За сүүлийн үед эргэн тойронд цахим спортын эргэн тойронд ерөнхийдөө юу болов гэхээр хамгийн ихний сэдв мэдээж манай монголчуудын хамгийн ойрхон байгаа ESL One Rio гэж CS:GO-ийн мейжер тэмцээний талаар нэг мэдээллийг апдейтийг хүргэе гэж бодож байна. За бас зарим уншигч нар маань үзэж байгаа хүмүүс маань мэдсэн байж магадгүй Born in Mongolia багийнхан хэдийгээр closed qualified шалгарсан ч гэсэн тэднийх хасагдсан байгаа. За хасагдсан гол шалтгаан нь юу вэ гэхээр тус багийн Ями болон Бартак хоёр 16 нас хүрээгүй учраас тэмцээнээс хасагдсан. За тэгээд яг одоо тухайн үед шийдвэр нь гараад ирж байхад ерөнхийдөө Ями над руу биччихсэн одоо ийм шийдвэр гарах гэдэг наа. Тэгээд бид нар бас ингээд substitute аваад 16 хүрээгүй хоёр тоглогчоо одоо бенч буюу сэлгээнд суулгаад тэгээд насан туршсан одоо ийм хүмүүс авч орж болох болоо ерөнхийдөө рострын 60% байгаа юм чинь гэж суужсэн. Гэхдээ гол асуудал нь энд юу байгаад байгаа вэ гэхээр 16 нас хүрээгүй тоглогчдод маань өөрсдөө open qualifier буюу одоо open qualifier ер нь бол өөрөө 16 нэмэх гэсэн одоо дүрмтэй байсан. Тэрийг нь зөрчөөд ороод ирсэн учраас ESL-ийнхэн одоо ийм боломжгүй. Яагаад тэгэхээр анханасаа тэмцээн маань 16 нас хүрээгүй болол орох ёсгүй гэдэг тийм заалт байсаар байтал open qualifier зөрчөөд оруулсан байна. Ингээд хасж байна гэдэг мэдээллийг хүргэсэн. За тэгээд тэдний орон зайг, Born in Mongolia-гийн орон зайг одоо хэн авах вэ гэдгийг дахиад тоглолт явсан. За энэ бол мэдээж Японы Updraft болон Солонгосын Icarus багийн хооронд тэмцээн маань явагдаад. За тэгээд Updraft-ийн Best of 3 цувралаа 2-0-оор хожоод Born in Mongolia-г нөхөж орж ирж байна. За тэгсэн чинь өчигдөр бас нэг мэдээлэл ирсэн. За энэ хараахан одоо энэ бол олон нийтэд цэцэгдаагүй байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл маань юу вэ гэхээр одоо Зүүн Аз бүсийн хаалттай сонгож шалгаруулах тэмцээнд шууд урилгаар орох эрхээ авсан байсан Япон улсын Absolute баг тэмцээнд оролцохгүй болсон байна. За яагаад оролцохгүй болсон гэдэг шалтгаан нь одоогийн байдлаар бол тодорхой болоогүй. Тэгээд яг тэдний орон зайг одоо хин нөхөж орж ичнэ гэхээр нөгөө Updraft-д сая хожигддаг Icarus, Солонгосын Icarus-ийн нөхөд орж ирэхээр болсон байна. За ер нь бол мэдээж харамсалтай. Зүүн Аз бүстэй Японы Absolute гэдэг бол мэдээж бас томоохон өрсөлдөгчнэрийн нэг байж чадна. Гэхдээ мэдээж одоо арай нэг ондоо өнцгөөс харах юм бол манай Монгол багуудад бас боломж олох ийм одоо момент тэ акшн гарч иж байна гэж би бол бас хараад байна. За тэгээд яагаад Японы Absolute баг тэмцээнд оролцох боломжгүй болсныг нь бол тэгээд удахгүй мэдээж мэдээлэх байх гэж бодож байна. За миний дараагийн сэдв маань за одоо яг сүүлийн хэдэн өдрүүдэд болж өрнөж байгаа Intel Extreme Masters Katowice-ийн тэмцээн одоо сүүлийн стадионы одоо болох плей-оффын буюу одоо хамгийн сүүлийн үндсэн тэмцээнүүд маань ямар ч үзэгчгүйгээр болж байгаа юм байна. За тэгээд энэ бол одоо Польш улсад болдог Spodek Arena гэж үнэхээр одоо ESL-ийн тэмцээнүүдийг байнга зохион байгуулдаг нэлээд Katowice-ийн ийм алдартай одоо том стадион. За тэгээд энэ стадион маань анх удаага ямар ч үзэгчгүйгээр зөвхөн зохион байгуулагч баг болон баг тамирчдаас бүрдсэн ийм одоо байдлаар тэмцээний зохион байгуулж байгаа юм. За энэ шийд яагаад гарсан бэ гэхээр ер нь бол анхандаа яг одоо энэ тэмцээн зохион байгуулах нутгийн одоо governor гэж хэлдэг Польш улсын. За энэ хүмүүс маань ерөнхийдөө ESL тэмцээн зохион байгуулах одоо зөвшөөрлийг нь олгосон. За гэхдээ яг энэ стадионд оруулахдаа ер нь бол одоо эрүүл мэндийн тийм хянан шалгалт хийж оруулна гэдэг тийм зөвшөлтөөр оруулсан байна. За гисэн хэдий ч
сүүлийн хэдэн өдрүүдэд ерөнхийдөө Европын орнуудаар болон одоо энэ дэлхийд даяар коронавирус гэдэг энэ одоо өвчин тахал гэж хэлж болно шүү дээ. Энэ тахал маань нэлээд газар аваад за одоо бүр маш одоо эрчимжүүлсэн бэлтгэлтэй ийм өндөр бэлтгэлтэй байдалд орж байгаа учраас яа харахгүй энэ олон нийтээр нь цуглуулсан арга хэмжээг зохион байгуулахгүй гэж одоо сүүлийн мөчт ингэж мэдгдсэн байна. За энэ бол мэдээж одоо нөгөө баг тамирчид, тоглогчид, за тэгээд нөгөө талентууд буюу каструудад бол нэлээд хүн дээр туссан зохион байгуулж байгаа талд бол мэдээж нэлээд хүн дээр тусж байгаа. Тэдний хувьд гэх юм бол одоо үзэгч нартай билетээ борлуулж бас тодорхой хэмжээний орлогыг олдог. За тэгээд ийм зүйл гарсанд нь бол маш их хүмүүс бас сэтгэл дундуур байгаад байгаа юм байна. За тэгээд энэхүү тэмцээнийг үзэхээр бол нэлээд олон хүмүүс одоо аялаад за тэгээд дээрэс нь бас билет худалдаад авсан байсан. За ESL-ийн зүгээс гэх юм бол бүх билетийг нөхөн олгорыг нь буцаад олгоно гэсэн байлаа. За тэгээд зарим билетүүд нь бас арай үнэтэй билетүүд нь одоо нөгөө ESL merchandise буюу брэнд бүтээгдэхүүнүүд бэлэг дагалдаж байсан. За тэр бэлгүүнүүдийг бол нөгөө тухайн үнэтэй билет авсан хүмүүст үнэгүй илгээнэ гэсэн мэдээллийг оруулсан байлаа. Тэгэхээр ESL бас өөртөө ямар гоё зүйл хийж байгааг бол харж байгаа хаа. За дараагийн мэдээлэл байна ерөнхийдөө бол League of Legends-ийг гаргаснараа алдартай Riot Games гэж бид бүгдийн сайн мэддэг. За энэ компани зүгээс нэг FPS төрлийн тоглоомыг гаргаж байгаа. Энэ юу вэ гэхээр Project A. За энэ Project A гэдэг энэ тоглоом сүүлийн үед бас цахим спортын энэ ертөнцид үзэгч, тоглогч, за тэгээд яг энэ одоо нөгөө том алдартай мэрэгжлийн тамирчид донд бас нэлээд сенсацийг үүсгээд байна л та. За Project A гэдэг тоглоом нь ерөнхийдөө бол FPS буюу first person shooter CS:GO төрлийн тоглоом. За гэхдээ дотроо бас нэг яг нөгөө характерууд буюу тоглогч нар нь өөр өөрсдийн гэсэн нэг тийм ability буюу хүч чадалтай гэх юм уу те. Ерөнхийдөө та бүхэн бас YouTube дээр эсвэл Google дээр Project A гэж тайгаад үзэх юм бол тоглоомынхон төрснүүдээс нь харах бүрэн боломжтой. За энэ тоглоом зарим хүмүүсийн хэлж байгаагаар бол одоо CS:GO-д өрсөлдөх төвшний e-sport title болж орж ирнэ гэдэг тийм мэдээллийг бол оруулж байна л да. За хамгийн сүүлд гарсан мэдээлэл юу гэхээр Henry G. Одоо та бидний CS:GO сонирхдаг хүмүүс бол сайн мэдж байгаа. Henry G бол каст хийдэг. За Henry G-ийн хувьд гэх юм бол Project A-ийн хамгийн ихний одоо энэ бета түвшний тоглоомыг нь өөрөө яг бүр бичлэн тоглох тийм боломж олцсон байна. За тэгээд тэрнийхээ талаар одоо хэд хэдэн жиргээ Twitter хийгээд авсан. За тэрний дундаа бол ерөнхийдөө Henry G-ийн хувьд CS:GO тоглож одоо хамгийн гоё кайф авснаас хойш хамгийн өөрт нь маш их таалагдсан FPS төрлийн тоглоом бол мэдээж Project A байлаа гэдэг тийм мэдээлэл өгсөн. За тэгээд Henry G одоо нөгөө ерөнхийдөө ингээд 2 тал байна, 5-5-аараа хогдно гэдэг ч юм уу тоглоомын доторх модулийн талаар ерөнхийдөө бас мэдээллүүдийг өгсөн байсан. За тэгээд тэрнээс гадна Project A-ийн гарахыг нь хүлээж байгаа бас маш олон X-Pro тоглогч нар байгаад байна л да. За мэдээж дүнгийн цайхан манай Meta-гийн пэйж дээр мэдээлэл орсон. Хуучин Cloud9 багийн бүрэлдэхүүнд байжсэн ерөнхийдөө Brax тий. За Brax-ийн хувьд гэх юм бол swag гэж бас бид нэрэлдэг шүү дээ. I buy power гэж байгаа ерөнхийдөө нэг бан аваад Valve-с тэр чигээр ерөнхийдөө бол бандуулаад гараад явцсан юм тоглож байгаа. За Brax ерөнхийдөө CS:GO-с зодог тайлаа CS:GO дахиж эцэж тоглохгүй гэдгийг мэдэгдээд ерөнхийдөө Project A мэрэгжлийн тамирчин болно гэдэг ийм замналыг хөөн гэдгийг бол аль биесээр мэдгдсэн байсан. За тэрнээс гадна бидний мэдэх Virtus Pro-гийн Pasha тий Virtus Pro-гоор нь мэддэг. За Pasha-гийн хувьд гэх юм бол бас Project A мэрэгжлийн тоглогч болох бодолтой байгаа гэдэг талаараа мэдгэжсэн. За тэгээд ерөнхийдөө бол зөндөө олон хүмүүс Project A-г нэлээд хүлээж байна гэдгээ мэдгдсэн. За тэгээд бас нэг сонирхолтой юм хэлэхэд Project A гэдэг энэ хүү одоо тоглоом. За Project A гэдэг нэр нь өөр яг эцсийн нэр нь үү эсвэл энэ төслийн нэр нь үү гэдэг нь бол яг одоогийн байдлаар батлагдаагүй. Гэхдээ энэ тоглоомны ард байгаа түрүүн би хэлсэн Riot Games. За нөгөө нэг том хамтрагч нь гэхээр Хятадын аваа одоо Giant Tencent байгаа юм байна. За энэ тоглоомын эхний бета хувилбар бол 2020 оны 3 сард буюу одоо энэ сард ерөнхийдөө бол гарна гэсэн бас нэг тийм шууган тарсан байгаа юм байна. Гэтэ яг аль биесээр бол мэдээлэл огт хийгээгүй байгаа. За тэгээд миний хувьд ч гэсэн ерөнхийдөө CS:GO FPS төрлийн тоглоомыг нэлээд сонирхдаг, Overwatch тоглодог байсан. За тэгээд мэдээж CS:GO ерөнхийдөө Call of Duty-гийн цувралууд гэх юм уу Apex Legends-ийг дөнгөж гарч байхад бас тоглож байсан. Одоо тэгэхээр энэ Project A гэдэг тоглоом маань надад бас маш их сонирхолтой байна. За дараагийн сэдв маань за өмнө нь бид нар бас нэлээд олон мэдээлэлүүд өргөжжсэн. Twitch-тэй өрсөлдөж байгаа Mixer гэж нэг Microsoft-ийн платформ байгаа гэж ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь Mixer-ийн сүүлийн хэдэн сард ерөнхийдөө нэлээд уналтанд ороод ирсэн байна. За тэгээд бас энэ нь доторх компани одоо нөгөө ажилтнын сэтгэл зүйд
За тэгээд бас ерөнхийдөө ажилт хийж байгаа хөрөнгө оруулагч тал гэдэг ч юм уу энэ талууд нь бас нэлээд ерөнхийдөө санаа зовсон ийм нөхцөл байдалд орсон байгаа даа л да. За тэгээд Mixer Town одоо 2 сарын 21-нд нэг ийм Mixer Town Hall гэж ийм заалан дотор Mixer-ийн бас нэг өдөртөх албан тушаалтан нь ерөнхийдөө ажилчдаа хийсэн нэг тийм видео олон нийтэд цацагдсан байна. За энийг бол ерөнхийдөө нөгөө бичиж авч ирсэн ажилчин өөрөө бол цацсан байна. За тэгээд тэр видеон дээрээс ерөнхийдөө нөгөө дотор нь одоо ярьж байгаа юмудаас нь сонсох юм бол уул нь бол ихтэй ингээл айгуу гоё. За ингээд одоо бид нэр ийм хэцүү ийм нөхцөл байдал дээр эхэлж ин гэхдээ юм болгон эхлэхдээ ийм хэцүү байдлаас эхэлдэг. Тэгээд бид нар бол ерөнхийдөө цаашдаа бол маш гоё болно гэдэг байдлаар ярьжсна. Сүүл рүүгээ ярьж байгаа юмнууд нь болохоор яг нөгөө доторх компанийн дотоод асуудлын юмнуудыг бүр ингээд илүү дэлгээд яриад эхэлсэн. За одоо ажил бүтэхгүй байна, ажил явахгүй байна, энэ төсөлтөд ерөөсөө нэг ч итгэхгүй байна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү хар бараан үгнүүд хэрэглээд ирсэн нь яг нэг үзчихсэн хүмүүс дундаа бас санаа зовнил төрүүлээд эхэлсэн байгаа таамаа л да. Тэгээд дээрээс нь бас нэг гаргасан мэдээлэл нь юу гэхээр Mixer сүүлийн 6 сарын дотор 16 ажилчдаа одоо цомгтол хийсэн байна. За цомгтол хийж ин гэдэг нь юу вэ гэхээр мэдээж одоо нөгөө санхүүгийн талдаа бас асуудалтай болж байгаа. За мэдээж Mixer гэх юм бол ард Microsoft гэдэг том компани байдаг. Гэхдээ хэдийгээр Microsoft хөрөнгө оруулалт хийгээд ингээд явж байгаа ч гэсэн бас одоо байн ингэж тогтмол бол хийгээд байхгүй нь бол ойлгомжтой. Мэдээж Mixer гэдэг энэ бизнесмен өөрөө бас өөрийгөө аваад явах ийм болох хэвээр. Гэсэн хэдий ч гэсэн мөнгөний асуудалд орж байгааг нь бол ингээд бас тодтогоод ирсэн байна. Яг одоо өнгөрсөн сарын байдлаар ерөнхийдөө 2 сарын байдлаар ингээд хараад үзэхэд Twitch Mixer-ээс ерөнхийдөө бол 35 дахин их одоо нөгөө үзэгчтэй байна гэсэн ийм мэдээлэл гарсан байна. Өөрөөр хэлбэл нэгэн зэрэг үзэж байгаа буюу concurrent стримийг нь үзэж байгаа хүмүүсийн тоо Mixer-ээс бол 35 дахин их ийм байна. За тэгээд Mixer-ийн хувьд мэдээж одоо Ninja болон Shroud гэдэг айгүй том хүмүүсийг бол худалдаж аваад зөвхөн өөрийнхөө платформ дээр стрим хийлгэн гэдэг ийм одоо 8 минутыг хийсэн. Тэгж мөнгө зарсан одоо хэрэг нь гарах уугүй юу гэдэг дээр бол бас нэлээд том асуултын тэмдэгтэй болцсон байгаа юм байна. За тэгээд Mixer-ийн бас олон нийтийн сүлжээгээр гарсан нэг мэдээлэлээр Mixer дараагийн одоо өөрсдийнхөө талентыг зарлах гэж байгаа юм байна. Зөвхөн Mixer дээр стрим хийх. Энэ гэхдээ хувь хүн биш, бүр organization байгаа юм байна. Тэгэхээр одоо бидний мэдхээр магадгүй 100 Thieves шиг тийм одоо контент үйлдвэрлэдэг тийм organization-ууд Mixer дээр бас орж ирнэ гэсэн мэдээлэл байгаа юм байна. За сая Shroud болон Ninja гэдээ ярьсан. За Shroud-ын талаар бас нэг сонирхолтой мэдээлэл. Энэ бол зүгээр жижигхэн та бүхэнд тус сонирн байж магадгүй гэсэн мэдээллийг хүргэе. Анх одоо 100 Thieves-ийн owner буюу одоо үүсгэн байгуулагч Nate Shot гэж хүн байдаг шүү дээ. Урд нь бас Face Clan-ы хувь эзэмшдэг тийм хүн байсан. За тэгээд Nate Shot-ийн хувьд гэх юм бол анх 100 Thieves гэдэг энэ project буюу төслийг эхлүүлж байхдаа Shroud-д санал тавьж ирсэн байна. Ерөнхийдөө ингээд хамтран эзэмшигч болоод явъя. Чи тэгээд ингээ манай дээр ингээд стрим хийгээд өөрийнхөө энэ брендийг ингээд хөгжүүлээд явдаг. Тэгээд хоёулаа энэ бизнес энэ одоо багийн e-спортын organization контент үйлдвэрлэдэг энэ том байгууллагыг хамт ингээд аваад явъя гэдэг тийм саналыг бол тавьж байсан гэсэн мэдээлэл гарч ирсэн байна. За тэгээд Shroud-ыг экстрим хийж яхад нэг үзэгч чинь энэ үнэн үү гэдээ асуусан чинь Shroud энэний хэлээр бол тийм ээ энэ бол үнэн. Ерөнхийдөө Nate Shot над руу тэгж санал тавьж байсан. Гэхдээ Shroud-ын өөрийнх нь гол хүсэл нь юу байсан бэ гэхээр ямар нэгэн өөр брендийг одоо өргөж геймплей стрим хийх биш. Shroud бол зөвхөн өөрийнхөө Shroud гэдэг брэндтэй л одоо хөрөнгө оруулалт хийж тэрэндээ цаг хугацаагаа зарцуулж тэрийг одоо олон нийтийн хүртээл болгох тийм зорилготой байсан учраас тэр саналыг нь бол хүлээж аваагүй гэдэг тийм тайлбарыг тавьж байжээ. За Shroud-ыг ярьсан дээр дараагийн сэдв. За сүүлийн үед энэ бас нэлээд сенсац болоод байна л да. За энэ юу вэ гэхээр Tfue гэж бид нар одоо өмнө ярьж байсан Fortnite-ийн мэргэжлийн тоглогч. За ерөнхийдөө бас Face Clan хамааралтай байдаг. Tfue болон одоо өнөө цагийн бас номер 1 стример гэж хэлж болно Ninja. Энэ хоёрын хооронд нэлээд том асуудал өрнөсөн байгаа даа л да. За энэ юунаас эхэлсэн бэ гэхээр Ninja-гийн Twitter аккаунт нь ерөнхийдөө бол хактуулаад за хактаад авсан хүн нь хамгийн ихний жиргээ нь ерөнхийдөө юу гэж хэлсэн бэ гэхээр Ninja versus Tfue. За хэрвээ ийм тохиолдол гарах юм бол би зүгээр баг одоо Tfue-гийн бүсийг нь алгадна гэдэг нэг тийм байдалтай жиргээ хийсэн байна. Энэ бол мэдээж одоо дунд нь одоо баг ясааж байгаа гэх юм уу те. Нэг тиймэрхүү байдлаар ингээ жиргээ хийгээд эхэлсэн. Тэгсэн чинь тэр жиргэгийг нь харангуйта Tfue бол нэлээд уурлаад за тэгээ шууд видео хийгээд гаргацсан байж. За тэр видео дээр юу гэж Tfue гэж ячна гэхээр ерөнхийдөө Ninja Tfue гэдэг энэ хоёр хүн
бүр одоо аль аль нь алдартай болохоос өмнө биендээ нэлээд дургу байсан. Аль аль нь яг ижлэхэн толомын одоо төрөл дээр ингэж тоглодог, стрим хийдэг, ерөнхийдөө үзэгчтэй булаацалдаг иймэрхүү байдалтай байсан. За тэгээд TIFF-ийн басан хэлсэн нэг сонин юм гэдгсэн чинь Ninja бүр TIFF-ийн Twitch аккаунтыг нь бандуулах тийм одоо зүйл хүртэл хийж исэн гэж ярьж илээ. За тэгээд мэдээж одоо TIFF-ийн хэлж байгаагаар бол яг тухайн үедээ Ninja үнэхээр тийм одоо зөв бос одоо шудраг бос өрсөлдөөнийг үүсгэх гэж одоо тийм байдлыг үүсгэж байсан. Гэхдээ би тэрэн дээр нь бол чимээгүй өнгөрсөн. Одоо гэхдээ дахин ийм хийгээд байх юм бол би бол чимээгүй байхгүй шүү гэдэг байдлаар хэлж. За тэгээд TIFF бүр эндээ уурлаад окей давай. Хэрвээ чи Ninja versus TIFF гэж байгаа бол хоёулаа зүгээр шууд баг рингэн дээр гараад зодтолтъя. Би тэрэнд бол бэлэн байна. Олон нийтэд ерөөсөө яг энэ чип тохирын дундах одоо энэ нөгөө нэг асуудал маргаануудыг зүгээр рингэн дээр шууд нэг үсэн шийдээ гэдэг байдлаар ерөнхийдөө шууд видео хийгээд гаргаад ирсэн. TIFF бол өөрөө тэрэндээ бол бэлэн байна гэдээ хэлж. За тэгсэн чинь мөн дуудлага Ninja өөрийнхөө Twitter аккаунтыг буцааж эргүүлж аваад за тэгээд ерөнхийдөө миний одоо юу бол яасан байна? Twitter аккаунт хактуулсан байна. За тэгээд тэрний улмаас ийм асуудал үүссэн байна. За гол нь энэ дээр дөрөөлөөд TIFF бас энийг одоо дэвэргэж ийм том асуудал болгож байгаа нь бол бас надад нэг таалагдсангүй гэдэг байдлаар бас хэлээд авсан байлээ. За та бүхэн түргэх дараагийн сэдв яриа маань ерөнхийдөө бол Метагийн channel дээр бүр өмнө нь одоо бараг жилийн өмнө юм уу 2 жилийн өмнө юм уу оруулж исэн контент дээр ярьж исэн нэг зүйл байна л да. За энэ юу вэ гэхээр цахим спортын мэргэжлийн тоглогч одоо удаан хугацаагаар анхааралтай удаан хугацаагаар одоо ядралгүйгээр сайн тоглохын тулд адерал гэдэг нэг одоо эмийг хэрэгэлдэг. Энэ эмэндээ бүр донтож ордог гэсэн нэг тийм мэдээллийг бас та бүхэнд хүргэж ирсэн. За тэгээд энэ юм нь ерөнхийдөө бол юу ямар зориулттай юм бэ гэхээр ADHD буюу одоо ямар нэгэн байдлаар анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй анхаарлан сарндаг гэдэг ч юм уу. Тиймэрхүү эрүүл мэндийн асуудалтай хүмүүс хэрэгэлдэг юм байна л да. За тэгээд энэ нэмийг ерөнхийдөө цахим спортын тоглогч, цахим спортын мэргэжлийн тоглогч нар одоо арай илүү үр дүнг үзүүлэх, өөрийнхөө перформансыг сайжруулах гэдэг ч юм уу. Яг тийм үндэслэлтэйгээр хэрэгэлдэг. За тэгээд энэ хэрэглээ нь бол одоо яг e-спортын тэрэн дотор Call of Duty, Overwatch, CS:GO гэдэг энэ community дотор бол маш их тархсан гэж ийм мэдээлэл бол гарч ирж байна. За тэгээд энийг ерөнхийдөө бол сөхөж хэлж байгаа хүн хэм бэ гэхээр Call of Duty-гийн мэргэжлийн тоглогч Killa гэж энэ тоглогч. За тэгээд Killa-гийн ярьж байгаагаар бол яагаад энэ өөрөө ингээд хүн болгон хэрэглээд байдаг. Тэгсэн мөртлөө энийг ерөөсөө ярьдгүй гэхээр ерөөсөө л хариулт нь хүн болгон хэрэгэлдэг. Хүн болгон хэрэгэлдэг учраас өөрийнхөө хэрэгэлдгийг нуудаг. Тэгээд энэний талаар ярихыг нэг хүсдэггүй гэдэг ийм зүйлийг бол одоо хэлж байгаа юм байна л да. Тэгээд одоо яг ийм зүйл, ийм асуудал гараад ирж байгаа дэр нь бол одоо бид нар одоо хэлэхдээ бол мэдээж допинг гэж ярьдаг шүү дээ. Одоо яг физикал буюу одоо биеийн хүчний тэмцээн уралдаанд ордог хүмүүс ерөнхийдөө бол допинг хэрэглэлээ. За энэ бол одоо допингоор шалгагдаад ингээд эрхийн ураалаа гэдэг ч юм уу тиймэрхүү асуудал гарч ирдэг. Тэгэхээр цахим спортын мэргэжлийн тамирчин дээр бас нэг юм ижил зүйл орж ирэх гэдэг юм л да. Адерал гэдэг ийм эмийн бэлтгэлийг хэрэгэлж өөрийнхөө одоо нөгөө ур чадварыг сайжруулж ийн гэдэг ч юм уу эмийн аргаар. Тэгээд тэмцээн зохион байгуулдаг одоо тэмцээний зохион байгуулагч томоохон организашнууд ерөнхийдөө энэ тал дээр бас анхаарах цаг нь болж байгаа юм биш үү гэдэг талаар бас мэдээлэл гарсан байна. За яг одоогийн байдлаар гэх юм бол одоо нөгөө тэмцээнд оролцож байгаа мэргэжлийн тамирчид гэдгийг одоо тэмцээн болохоос өмнө ерөнхийдөө нөгөө драг тест гэж бид нэр ярьдаг шүү дээ. Ямар нэгэн байдлаар эм хэрэгэлсэн бэ нүү, эмийн ургамал хэрэгэлсэн бэ нүү гэдэг ч юм уу. Тийм зүйлийг шалгадаг ганцхан tournament organizer байдаг. Тэр нь бол ESL юм байна. За гэхдээ ESL-ийнх нь өөрсдийнх нь гаргасан мэдээлэлээр бол энэхүү одоо тестийг явуулахад ерөнхийдөө эрүүл мэндийн шалгалтыг явуулахад $40,000 зарцуулдаг нэг жилийн тэмцээн дээр. Тэгэхээр энэ өөрөө бас бол нэлээд их мөнгө зарцуулдаг учраас зарим цахим спортын зохион байгуулагч нар ерөнхийдөө бол энийг хэрэглэхээс иймэрхүү үйл одоо шалгалт хийхээс бол татгалздаг гэсэн ийм мэдээлэл байна. Өнөөдрийн фристаймаар ярих сүүлийн ерөнхийдөө сэдэв маань өмнө нь би ус хүргэж ирсэн ESL болон FACEIT-ийн зохион байгуулж байгаа тэмцээнүүд хоорондоо ингээд нэлээд асуудалтай болоод давцаад ирж байгаа нэг мэдээлэл хүргэж ирсэн. За энэний талаар бүр нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл гараад ирсэн байна. За ерөнхийдөө айл талууд нь бас өөрсдийнхөө авах арга хэмжээнүүдийг аваад эхэлсэн байна. За энэ юу вэ гэхээр ESL 24 багтай ерөнхийдөө бол 24 багийг өөрсдийнхөө Pro League дээр
оруулсан гэдэг мэдээллийг албан ёсоор HLTV дээр тавиад бас өөрсдийнхөө вебсайтаар тавьсан. За энэ 24 багийнх нь ерөнхийдөө 22 баг нь бол одоогийн байдлаар HLTV-гийн топ 30-аас орж ирж байгаа юм байна. За эсвэргээрээ яг энэ нөгөө топ 30 багийнх нь зөвхөн 4 баг нь Faceit-ийн Flashpoint дээр орж иж байгаа юм байна. За ерөнхийдөө багуудаас нь хэлэх юм бол Flashpoint дээр одоогийн байдлаар яг нөгөө partnership гэдэг гэрээтэйгээр орсон багууд гэх юм бол MIBR, Genji, Cloud9, Madlines, Dignitas, за тэгээд Contract гэсэн багууд ороод ирсэн. За бусад багууд нь бол Open Qualifier-аас орж яг одоо бол HLTV дээр харах юм бол Flashpoint-ийн Open Qualifier-ууд нь яваад эхэлж байгаа. За энэ асуудал яагаад ерөнхийдөө би ярьж байгаа гэхээр хоёр том тэмцээний зохион байгуулагч маань багуудаа булаацалтаад тэгээд дээрэс нь тэмцээнийх нь яг тов болж байгаа цаг үеийн яг давхцаж болж байгаа нь бас яг нөгөө CS:GO-ийн энэ экосистем бас энэ ерөнхий бүтцэд нь нэлээд том нөлөөлөд байна л да. Тэгээ тайлантуудаа буюу одоо нөгөө каструудаа хоорондоо булаацалтаад ерөнхийдөө бүхэл юмнууд нь ингээд давхцаад ирж байгаа. Одоо аль нь альнаасаа илүү дээр вэ гэдэг. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар харах юм бол ESL бол өөрсдөндөө ил давуу байдлыг одоо бий болгоод гараад ирсэн байна л та. Тэгээд ESL-ийн Pro League өмнө нь одоо 48 багтаа зохион байгуулдаг байсан бол шууд 2 дахин багасгаад 24 багтаа зохион байгуулдаг боллоо гэдэг мэдээлэл өмнө хүргэж ирсэн. За тэгээд саяны хэлсэн ерөнхийдөө энэ одоо ESL-ийн 24 багаас ерөнхийдөө бол 13 баг нь бүр одоо түүхэнд өөрсдийнх нь хэлж байгаагаар бол түүхэнд тэмдэглэгдэх ийм партнершип, урт хугацааны партнершип гэрээ байгуулсан гэж байгаа. За өөрөөр хэлэхээр яаж юм гэвэл энэ 13 баг одоо Faceit-ийн Flashpoint руу бол баг одоо орж чадахгүй. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ 13 баг нь ямар багууд вэ гэхээр Astralis, Complexity, ENCE, Evil Genius, FaZe, Fnatic, G2, Mouthsport, Natus, Vincere буюу Navi, NIP, Liquid, Vitality, за тэгээд 100 Thieves гэсэн. Ерөнхийдөө энэ нэрнээс нь сонсох юм бол яг л нөгөө CS:GO дээр өнөө цагт давмгайлдаг яг тэр нэрнүүд бол ингээд гараад ирж байна л да. Тэгээд энэ багуудтай лүүрийн гэрээ гэж одоо лөөр гэдэг монгол үг бол биш шүү. Одоо нөгөө лөөрийн музей гэж бид нэр ярьдаг шүү дээ. Лөөрийн agreement эсвэл Lanxess-ийн agreement гэж ийм нэршилтэй байдаг ийм гэрээг хийж байгаа юм байна. За энэ гэрээ нь ерөнхийдөө ямар давуу талыг олох вэ гэхээр эдгээр 13 баг ESL-ийн Pro League цааш зохиогдох Pro League-үүд дээр өөрсдөө одоо үзүүлэлтээс үл хамааран дандаа шууд урьдчилгаар оролцсон гэсэн. За дээрээс нь нэмэх нь revenue share буюу ашгийг хуваалцсан, ашгаас хувь хүртэнэ. За тэгээд бас хувь эзэмшнэ гэдэг иймэрхүү давуу байдлуудыг бол гаргаад ирж байгаа юм. За тэгээд саяны хэлсэн 13 баг дээр нэмэх нь 24 багтай тэмцээн байх учраас үлдсэн 11 баг нь бол дандаа qualifier-аас гарч ирдэг. За яг нөгөө багийнх нь одоо үзүүлэлтүүдийг ерөнхийдөө ингээд харах юм бол яа харахгүй ESL бол одоо Flashpoint буюу Faceit-ийг бол дарж байна л да. За тэгээд мэдээж одоо нөгөө энэ тэмцээн зохион байгуулж байгаа хүмүүсийн эцсийн зорилго гэх юм бол viewership буюу одоо хэрэг хүн үзэж чинь ямар брэндүүд энэ рүү сонирхож хөрөнгө оруулалт хийж чинь ямар газрууд хамтарч ажиллаж чинь гэдэг бол мэдээж хамгийн том одоо чухал үзүүлэлт. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол ESL бол аль хэдийн 1-0 болцсон Flashpoint-ыг бол даваад явж байна. За тэгээд цаашдаа ерөнхийдөө энэ Flashpoint за тэгээд ESL гэдэг энэ хүү тэмцээнүүд ерөнхийдөө бол ямар шүү одоо байдлаар үргэлжлэх үү? Магадгүй Valve-ийн зүгээс энэ дээр нь одоо ямар нэгэн одоо асуудлыг шийдээд шууд одоо юм дуурч магадгүй, ямар нэгэн шийдвэр гаргаж магадгүй. Би өмнө бас ярьжсэн ямар нэгэн багийг зөвхөн өөрийнхөө тэмцээнд орно гэж тийм exclusive contract хийн гэдгийг болвол Valve-ийн зүгээс ерөөсөө зөвшөөрөхгүй, тэгж ажиллах гэж байгаа газартай Valve-ийн зүгээс хамтарч ажиллахгүй гэдэг тийм одоо сануулгыг хөтлөж өгсөн. Тэгэхээр ESL-ийн саяны хэлсэн одоо нэг lowering agreement, Lanxess-ийн agreement гэдгийг одоо 13 багтай хийцэн гэдэг дээр бас Valve яаж хариу үйлдэл хийх үү гэдэг бас сонирхолтой байгаад байна. За тэгээд өнөөдрийн freestyle-ийн дугаарыг та бүхэндээ ямар ч үсэн хүргэлээ. За тэгээд та бүхэнд таалагдсан бол мэдээж subscribe хийгээрэй. Бидний дэмжиж байвал мэдээж видеон дээр лайк дараарай. Тэгээд дараагийн freestyle-аараа яг офисоос одоо илүү чанартай гарах үе гэдэг итгэлтэй байна. За тэгээд бүгдээрээ эрүүл сар бол байцаагаад онцон шаардлагагүй бол гэртээ байгаад тэгээд ийм одоо хөл хорой тогтоосон ийм нэлээд эрсдэлтэй ийм үед та бүхэн маань бас эрүүл сар бол өөрсдийнхөө эрүүл мэндийг одоо анхаарад бусдыгаа бас хүндлээд
гэр орондоо байцгаарай гэж хүсгээр байна. За баярлалаа үзэгчдээ.